Орой минь үзэгчтэй чухал яриа нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид студидтэй байхгүй юмгүй номын зохиогчийг бол Нямдав гурж оролцуулж байна. Тэгэхээр бид хоёрын ярилцах сэдэв маань үзэгч та бүхэнд өнөх таалагдана гэдэг тэтгэлтэй байна. Учир нь юу вэ гэхээр бид байхгүй юмгүй юм гэж юу юм бэ? Ер нь байхгүй юм гэж юу юм? Тэрийг бас байлгаж яаж болох юм гэдэг энэ бүх хүрээнд ярилцах учраас өмнө нь бас энэ номыг үзчихсэн харж исэн хүмүүс бол ер нь ойлголт байгаа баха. Тэгээд энэ номын 2 дугаар ботноос хэвлэгдсэн байлээ. Энэтэй холбоотой өөр олон сонирхолтой сэдвээр ярилцсан гэдэг тэтгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За энэ цаг мөчинд бидний нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгч өмнөх амар амгалан гэрээ та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлөө. Сайхан хаварч байна уу? Сар шингэснээс ерөнхийдөө сар шинэ сайхан тэмдэглэж өргөн дэлгэр сайхан шинэлцгээх шиг боллоо. За дээрээс нь бас сар шинтэй холбоотой шинэ тоолж эхэллээ. Улиран одож байгаа тоол бол таны хувьд ер нь хэр үр өгөөчтэй ямар бүтээх зүйлийг амжуулсан ийм тоол болж өнгөрөв. Өнгөрч жил бол миний хувьд уран бүтээлийн хур ариунтай жил байлаа гэж хэлж болно. За олон жилийн турш бодож санаж ясан ахын болон хэрэглээний соёлын талаарх байхгүй юм номныхоо 2 дугаар дэвтрээ гаргалаа. За энэ бол ном бол Монголд анх удаа гарч байгаа. За номны маань одоо бүтэц зохион байгуулалтны өгөхөр Монгол хүний эрүүл, саруул, урт удаан хугацаагаар амьд сэрүүн байлгах, сайн сайхан зүйлд хүрэх, ажилуул, амьдралын одоо олон асуудлыг шийдэхэд зориулагдсан ном гэж хэлж болно. За хоёрт нь болоод ирэхээр би одоогоор албан журмаар Хятадын Гансан мужийн Ланжуу хотын Баруун хот үндэсний их сургуультай одоо хамтын гэрээтэй ажиллаж байна. За энд одоо гэр бүлийнхээ хүнтэй хамт ажиллаж байна. За манай гэр бүлийн хүн бол аман зохиол судлаач, хэл зохиолын хүрээлэнд ажилладаг хүн байгаа. За бид хоёрын байх хугацаанд Монгол судлалын холбоотой олон ном, зохиол, бүтээлүүдийг одоо орчуулах, хөрвүүлэх ийм ажлыг эрхэлж байна. За энд байх хугацаанд энэ 1876-аас 1879 онд гарсан Оросын одоо нэрт Монгол судлаач Алексей Матвеевич Поздневийн одоо энэ уран бүтээлийн номыг одоо монгол хэлэн дээр ингээд анхтлан гаргасан байгаа. За энэ хүн нийтдээ 122 одоо эрдэм шинжилгээний бүтээлүүд гаргасан байгаа. За эдгээр нь одоо монгол судлалын хүрээлэнд маш өргөн ач холбогдолтой учраас энийг одоо зайлшгүй гаргах зүйтэй юм аа гэж одоо энэ удаагийн өнгөрсөн жил гаргасан байгаа. За Дашрамтны сойрнорхуулж хэлэхэд мөн Оросын одоо нэрт аялагч Георгий Николаевич Батанин гэж хүний аялын тэмдэглүүд байдаг. За энэ хүн бол нийтдээ 4 удаагийн томоохон аялыг Төв Азийн нутгаар хийсэн. За Төв Азийн нутгаар хийсэн аял дундаас одоо багтаагаад одоо 4 бот ном гаргасан. За эдгээр бот номын одоо 4-р дэвтрийг одоо гаргасан. Хэвлэхэд бэлэн болгосон байгаа. Орчуулад. За мөн нөгөө талаар 2-р дэвтрийг одоо тун утгагүй бас энэ жилдээ багтаагаад хэвлэх бодолтой байна. Тэгэхээр энэ ном яагаад хэлсэн бэ гэхээр монголчуудын угсаатан ёс заншил зан үйлийн холбоотой маш өргөн цар хүрээтэй чухал мэдээлэлүүд байна. За энэ номон дээр болоод ирэхээр зүүн гар гэж байсан. За зүүн гарын нутагт байгаа Монголтой хэл залгаатай олон яснууд болон за одоогийн баруун монголчууд гэж яриад байгаа олон яснууд байна. За мөн халах болон бүрээд хотгой тэгээд Монголын бүх ястнуудын дундх одоо аман цохол маш өргөн цар хүрээтэй судалгаа хийсэн байгаа. За дээрэс нь одоо гэхээр ургийн олон янзын тэмдэглэл байхаас гадна хурмын зан үйл за нэлхсийн талаар болон сүсэг бишрлийн талаар бол их онцгой зүйлүүдийг сонин содон зүйлүүдийг бичсэн. Тэр дундаа бүү мөргөлийн талаарх олон зүйлүүдийг бичиж тэмдэглэсэн учраас энийг монголчууд маань цаашгүй мэд сурах ёстой гэсэн үндсэн дээрээс энэ номыг одоо орчуулж бэлэн болгосон байгаа. Тэгэхээр эдгээр бүтээлүүд маань ерөнхийдөө монголчуудын тэр оюуны цангаанд хэр нөлөөлнө гэж таны хувьд бодож тунгааваа. Дээрээс нь жухам энэ бүхнийг сонгож авдгийн учиг шалтгаан нь юу вэ? Аливаа судлаач хүний баримтлах хэд хэдэн зарчим байдаг л да. Нэгдүгээр судалгааны цар хүрээг өргөхдөх, хоёрдугаар цаг хугацааг нурцгах, судалгааг одоо илүү наривчилж өгөх. Тэгэхээр 1950-ад оны дунд үеэс 1990-ад оны дунд үе хүртэл аман цохол болон угсаатны судалгааг бол хээрийн болон суурин шинжилгээ хийж исэн. За энэ чинээс олон 10 одоо угсаатны холбоотой, аман цохолын холбоотой зүйлийг сурвалжилж тэмдэглэсэн боловч эдгээр бүх зүйлүүд нь бол 1900 оноос хойш амьдарч исэн хүмүүсийн тэмдэглэл байна. Гэтэл бидний хамгийн гол мэдгээ заага орон зайнууд байгаа. Тэр үед өөрөөр хэлбэл 1900 оноос урагшгүй
амьдралууд түүхэн үйл явдлууд мартагдсан гэж болон бичигч тэмдэглэсэн зүйл байхгүй. Тэгэхээр эдгээрийг одоо түүхэн сурвалжуудаас ирж хайх нь одоо хамгийн гол чухал зүйл. 1600 одоо 27 оноос эхлээд одоо хаант Орсын дэрэгдэх эзэн хааны нэрмжих одоо судалгааны байгууллагаас одоо Төв Азийн нутгаар явсан олон судалгаанууд байдаг, шинжилгээнүүд байдаг. Тэгээд тэдгээр ажил дотроос одоо хамгийн зохистой ёсны нэн шаардлагатай гарах зүйлүүд нь бол энэ хоёр хүн байна гэж ихний ээлжинд одоо гаргасан байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг судалж мэдснээс монголчуудын одоо амьдрал угсаатны холбоотой асар өргөн цар хүрээтэй мэдээллийг мэдэх боломжтой. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Юу гэхээр яг гадуур хаасааг орчуулга ном хийж ийн л да. Гэхдээ энэ мэрэгжлийн холбоотой орчуулгыг бол хүн болгон бариад хийх боломжгүй юм байна. Аман зохиол судлаач хүн л одоо тэр аман зохиолын тэр одоо сайхан өнгөөр булгасан тэр олон тоочж байгаа зүйлийг дурдах болохоос хэн нэгэн хийж болохгүй байна. Тэгээд бид орчуулгын ажилд маань гэр бүлийнхээ хүнтэй хамтарч яадаг. За манай гэр бүлийн хүн бол хэл зохиолын хүрээлэнд ажилладаг. Олон жил одоо энэ талаар ажиллаж байгаа эрдэмтэн хүн байгаа. За тэгээд өөрөө хэл шинжлэлийн хүн учраас бол хийх намар. Гэхдээ одоогоос 130-40 жилийн өмнөх үеийн хүмүүсийн амьдралын одоо өгүүлж байгаа зүйлийг одоо орчуулж үгний айдан хүртэл хэцүү. Одоогоос одоо 20 жилийн өмнө амьдарч байсан үг хэллэг одоо хэрэглэгдэх болсон байна шүү дээ. Яагаад тэгэхээр хэл гэдэг маань цаг үеийн нийгмийн хөгжлөд байгаа тохирч байдаг. Тэгэхээр тэр үеийн юмнуудыг гарч бичих нь бол хэцүү байдаг. За тэгээд өөр одоо олон шинэлэг шин зүйлүүдийг гаргахын тулд одоо чадах ядгаараа зүтгэж байна да. Ерөнхийдөө таны уншигчдын гар дээр тавих гэж байгаа зорилго бүтээлүүдийг чинь ингээ ажиглаад байхад нэг талаасаа бизнесийн одоо талаас нь өгөөчтэй юм шиг. Нөгөө талаасаа үндэсний баялгаа бүтээхэд бас тодорхой хэмжээнд үнд зүйл болгох, үндэсний өв уламжлалыг хадгалахад зориулагдсан тийм ойлголтыг бол надад зүгээр хувийн хувьд төрүүлдэг юм. Ер нь олон хүн ч ингэ төрүүлдэг болоо гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр манай улсын эдийн засгийн асуудал энэ нөхцөл байдалд ер нь яаж уялдах вэ? Таны энэ бүтээж байгаа зүйл маань эргээд энэ эдийн засаг гэдэг юм уу хүмүүсийн амьдралын хэм маяг руу яаж нөлөөлнө гэж харж байгаа. Би өөрөө эдийн засагч хүн биш. Гэхдээ эдийн засгийн талаар заашгүй судлах шаардлага гарч байна. Учир нь юу гэхээр хүн нийгэм, хүн хоорондын харилцааны асуудлыг гаргахад дандаа эдийн засгийн асуудал хөндөгдөж яадаг. Тэгээд одоо ард иргэдийн амьдрал, өдөр тутмын амьдрал эдийн засгийн олон асуудлууд нөлөөлж байгаа учраас их бага хэмжээгээр судалж байна л да. Нөгөө талаар би ном бичихын тулд өөрийн орны төдийгүй дэлхийн эдийн засаг, улс төр нийгмийн олон талт байдлыг шинжилгээ ухааны үндэстэй судалгааны хүрээнд хамруулад энэ бүхнийг одоо судалдаг гэж болно. Тэгэхээр энэ дээр энэ бүхнийг тайлбарж ярихад одоо их цаг хугацаа орно, их өргөн цэрэг шүү дээ. Тэгэхээр яг хав товчхон байдлаараа үзэгчтэй өөрийнхөө үзэл бодлоор та бүхэнд ойлгуулъя гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн хамгийн их хүчрэг улс бол Америк нэгдсэн улс. Гэтэл хамгийн их өртөө улс бол бас Америк нэгдсэн улс. 2008 оны эдийн засгийн одоо хямрал бол Америк нэгдсэн улсаас ихтэй. Гэтэл энэ хямралаас Америк нэгдсэн улс зөвхөн энэ жилээс гарч байна. Тэгэхээр эдийн засгийн хямрал гэдэг бол хичнээн олон жилийн хугацаанд үргэлжилдгийг бид нэр одоо энд харж байна. Тэгэхээр Монгол нутгийн одоо ядуу буурай өөрөөр хэлбэл зээлдэгч хэрэглэгч улсын хооронд бол энэ бол хүнд хэцүү асуудал. Мөд одоо зөв бодлого явуулахгүй бол ойрын хэдэн жилдээ зэхгүй байх боломжтой. Эдийн засаг өөрөө нэг хэсний тоглоом юм л да. Энэ юу гэхээр томоохон улс төрчид за болон одоо том бизнес эрхлэгчдийн одоо ашиг сонирхлоор явдаг тоглоом байна. Тэгэхээр энэ тоглоомд яаж дэсэж үлдэх вэ? Яаж одоо хожигдохгүй байх вэ гэдгийг аргыг бид нэ цөмөр сонгож олох хэрэгтэй. Хоёрдугаарт эдийн засаг асар хурдцай хөгжиж улс орны амьдрал дээшээ доошоо болж байгаа нь олон зүйлээс хамаарах мэдээж ойлгомжтой. За эдгээрэн дотроос хамгийн зөвхөн миний одоо бод санаж байгаагаар хамгийн их нөлөөлж байгаа зөвхөн техник технологийн шинжилгээ гэж бодож байна. За учир нь юу гэхээр технологи өөрчлөгдөх тусмаар одоо том компаниуд илүү хөрөнгөж байна. Хөрөнгө багтай компаниуд бол дампуурна шүү дээ. Тэгэхээр бид нэр улс орноо хөгжүүлэе гэж болох нь технологийн шинжилгээ хийх хэрэгтэй. Ийм зүйл хийгээгүй зохиолдолд бид нар өнөөдөр улс руу маань хөгжихгүй. Зүгээр энгийн нэг жишээн дээр авч үзэхэд Монгол улс бол компьютер хийгээд ч юм уу машин бүтээгээд бол хөгжихгүй. Уул уурхайгаа баримтлаа одоо хөгжүүлээч гэсэн үг шүү. Тэгэхээр хамгийн ашигтай эдийн засгийн салбар юу ах вэ? Хөдөө аж ахуй салбар байна. Гэхдээ өнөөдрийн хөдөө аж ахуйн салбарын байдлаар бид нар улс хөр маань хөгжихгүй. Энэ бол хоцрогдсон зүйл. Зүгээр энийг одоо би одоо ярих юм бол нэг арай нэг өөр байдлаар ярих гэж бодож байна. Тэгэхээр бүх төрлийн одоо
хүнсний ногоо болон ямарваа нэгэн үр турмлыг тарихлаа бид нэр хэвтэй чиглэл тарьдаг. Гэтэл одоо нэг хаашаа нэг 50 см газар дээрээс хүнсний бүтээгдэхүүн тарилаа гэхэд тэрийг намар урах цавлаа гэхэд нэг 50000 төгрөг нээл хүнсний ногоо хурааж авна шүү дээ. Тэгвэл энэ газар дээрээс 6 дахин 5-аас 6 дахин илүү ургацыг аваад танд илүү их хөрөнгийг бүрдүүлнэ гэвэл та зөвшөөрөх үү? Мэдээж зөвшөөрнө. Тэгвэл энэ ургацын хэмжээг бүр илүүгээр та одоо нэг 5000 байсны бол 50 дахин ч юм уу 100 дахин болох боломж нь байгаа байхгүй. Энд л технологийн шинжилэл одоо хамгийн гол чухал зүйл. Энэ технологийн шинжилэл хаана? Тэрийг одоо юу гэж хэлэх юм бэ? Ерөнхийдөө эхлээд хүнс гэж юу юм бэ? Хүнсний бүтээгдэхүүн юу юм бэ гэдэг зүйл эхний ээлжинд ойлгохын тулд миний энэ гаргасан байхгүй юм номон дээр зогссон байгаа. За миний энэ ярьж байгаа зүйл дээр технологийн янз бүрийн салбарууд өгсөн байгаа. Тийм аргууд байгаа. Жишээ нь одоо газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуй энэ бүх салбаруудыг хамрагдсан зүйл байгаа. Эхний ээлжинд суур мэдлэгтэй болох хэрэгтэй. Түүнийхээ дагуу яаж хөгжих вэ гэдэг зүйлийг авах хэрэгтэй. Жишээ нь одоо энэ мод байлаа гэхэд бид нэр модыг бол энэ хэвтэй чиглэл ингэж ургадаг гэж боддог тийм ээ. Гэтэл өнөөдрийн хамгийн сүүлчийн үеийн мэдээлэлээр бол ийм хэвтэй чиглэлд, босоо чиглэлд өөрөөр хэл хан байлаа гэхэд хан дээр ургуулж болох ийм технологи гарч ирсэн байна. Гэхдээ энэ бол шинэ технологи бол шинэ технологи биш. Бүр хэдэн зуун жилийн өмнө бий болцсон зүйл. Тэгэхээр бид нэр энэ дээр тулгуурлаад одоо технологийн шинжилэл ямар шуухан ач холбогдолтой гэдгийг зааж өгье. Хаашаа нэг метр газар байна гэж бодъё. Тэр газар нь бол тодорхой хэмжээний ийм бортхон хэлбэртэй хүрээний дотор байна гэж бодъё. Өөрөөр хэлбэл турбаа шиг зүйл байна гэсэн үг шүү дээ. За тэрэн дотороо хөрсөн байна. Тэгэхдээ энэ сав байлаа гэхэд энэ сав нь бол хавхлагтай нээж онгойлогддог зүйл. За энэ болгоныхоо эн чинь олон тааны нүхтэй байна гэсэн үг. Нүх болгон дээр үрээс болгоно. Тэгээд энийг дээрэс нь услалт юм. Химийн бордоо байгаа юм. Тэгээ энэ газар бол 2 метр ч үж болно, 5 метр ч үжсэн бол 10 метр ч болно. Тэгэхээр энэ юуг ашиглаж яах вэ? Зай талбайг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл тэр тийш явах услалт дээшээ явах хязгааргүй орон зай ашиглаж. Хязгааргүй орон зай. Тэгээд үндсэндээ хэдхэн сарын дараа нөгөө үр нь болоод ирэхээр үрслэн тэгээд тэрнээс одоо навч нахаа үсэн шүү дээ. Ингээд одоо ийм олон төрлийн одоо бүх одоо ургамлууд гарч ирэх нь шүү дээ. За тэгээд намар болоод ирэхээр та энийг хавхалгаа нийлээ. Энэ дотор байгаа бүх шороонууд унлаа. Та тэгээд тэн дотроос хаягдлгүйгээр авчин. За энэ сул шороог нь болоод ирэхээр дээр нь өтөг бууц ч юм уу хийгээл ингэж байна. Гэхдээ энийг харахаар зарим хүн одоо ийм юмгийн хаана байсан үлгэрийн далаа шиг гэж бодож байгаа. Тэгэхээр миний энэ ярьж байгаа хэлж байгаа зүйл бүгдөө шинжлэх ухааны үндэстэй өнөөдөр хэрэгжилж байгаа, ойрын үед хэрэглэх гэж байгаа, цаашид хэрэглэх гэж байгаа тийм олон янзын аргуудыг энэ номон дээр бичсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ байхгүй юмгүй ном 2 гэдэг гарч ирж л дээ. Энэ дээр яг энэ асуудлууд маань тусгагдсан болоо та яриад байна уу? Эсвэл та зүгээр урд хөршид явж байхдаа ч гэдэм өөр улс оронд явж байхдаа харчихсан. Үгүй бол нөгөө дэлхийн гэр аялах буюу интернетээр аялах хугацаанд харчих уу гэдэг ийм асуултууд бас энэ үзэж байгаа үзэгчид маань гарч иж магадгүй. Миний хувьд ч гэсэн сонирхож ил байна. Учир нь юу гэхээр газар тариалангийн салбарыг олон газараа туршлага судлаад гэдэг юм уу тиймэрхүү байдлуудыг харж ирсэн нэвтрүүлгүүдийг үзэж ил байсан. Тэгэхэд бол ерөнхийдөө талбай буюу яг хэвтэй чиглэлдэл газар тариалан үндсэн уламжилт газар тариалал яваад байгаа байхгүй юу? Гэхдээ уламжилт бос гэдэг зүйл бас үнэхээр сүүлийн үед бол яригадаад тэр нь бол арга хэлбэрүүд нь тодорхой хэмжээнд гараалах. Тэгэхээр хүн төрлөختөн зогсолтгүй өсөж байна. Одоо 1950-ад оны үед байсан хүн амаас 50-60 жилийн дараа хүн амын тав 3 дахин нэмэгдэж байна. Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр хүнсний чиглэлийн бодлого барих нь нэгдүгээрт улс их оронд хамгийн ирээдүйтэй зүйл гэж бодож байна. Урт талд маань асар том зах зээл байна. Урдлын одоо хүнсний бүтээгдэхүүнийг хангая гэж бодъё. Тэгэхэд Монголын бүх малын мал мах 1 сарын хүнсийг ч хангаж чадахгүй шүү. Тэгэхээр энэ асар их том орон зайг бид нар зөв ашиглах хэрэгтэй. Ийм учраас технологийн шинжилгээг заашгүй хэрэгтэй. Хүнс хөдөө аж ахуйн салбар. Тэгэхээр би өөрөө бол нэлээдгүй олон газараар явж исэн. Одоо Хятадд байгаа. Тэнцээ байхдаа бүх одоо хүнсний ногоонуудыг тарж ургуулах бүр суурин газар дээр нь ч очиж जैन тарж борлуулах, зөвөрлөх, тээвэрлэх бүх зүйл байна. Мөн цаашаа ч гэсэн дулаан газар руу явж जैन. За тэнцээ олон миний найз нөхөд байна. Ингээ харилцаад ингээд энэ бүхний дүнд би энэ бүхнийг одоо авч जैन. Дээрэс нь одоо газар шинжлэх ухааны байгууллагад ажилладаг олон найз нөхөд байна. Америкч байна, Австрич байна, Германч байна, Солонгосч байна, Японч байна. Тэгээд тэр улсууд дотроос аль газарт ямар шинэ технологи, шинэ зүйлүүд гарч ирж байна гэдгийг үндсэн дээрээс энэ зүйлийг бичсэн.
зарим газарт нь мэдээж одоо мэдээллийн их сурвалж байдаг одоо интернет юм цахим сүлжээг харахгүй болохгүй ш тэр болгон очиод байх боломжгүй. Тэгээд энийг хийхдээ хамгийн гол нэг анхаарч байгаа зүйлүүд нь болоод тэрхээр би газарт янз бүрийн олон санаанууд байж болно. Гэхдээ Монгол орны цаг уур амьсгал одоо газар нутгийн байдал за хөрсний одоо бүтцгээд маш олон зүйл чинь өөр хоорондоо одоо харилцан адилгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн дээр яаж байх вэ гэдэг бүх цогцлоог нь хийж байгаа ш. За энэ бүс нутагт ийм зүйл гарна. Тэр бүс нутагт ийм зүйл гарч чана. Монголд бол энэ тохирно гэсэн тийм байдлаар авч чадсан байгаа. Тэгээд одоо аливаа нэг технологи одоо аргачлалыг одоо яг энэ зөв байдаг энийг хийнэ гэд хэлчихээд одоо учир дутагдaltaй юм. За учир юу гэхээр одоо тухайн зүйлийг одоо гаршуулах өөрийнхөө биед болохын тулд хүн өөрөө хөдөлмөрлөөд аль үйлдвэр нь аль сорт нь за аль одоо ургалт аль одоо аргачлалын зөв байдгийг нь өөрөө шийдэн шүү дээ. Тийм тулд ерөнхий аргачлалаа мэдхийн тулд эхлээд одоо анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгэхээр яг хүнсний бүтээгдэхүүн гэдэг зүйл дээр үнэхээр авч үзэх ёстой шаардлагатай зүйл үү мөн хүн өөрөө юу хэрэгжилж байна яг тэрнээсээ авж байгаа хорч байна уу аль эсвэл амин дэмж байна уу гэдэг зүйл шалтгааллах учраас хүнсний бүтээгдэхүүнийг бол үнэхээр анхаарч үзэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг аваад үзэхээр үнэхээр бас учир дутагдaltaй. За Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ бараг 80% импортоор авч ийн гэдэг юм уу. Ингээд бодохоор таны энэ гаргаж байгаа зүйл амьдрал дээр байгаа энэ нөхцөл байдал хоёрыг уялдуулахын тулд ер нь юу бодож тунгааж бас бүтээлтэй шингээвэ. Тэгэхээр Монгол хүний нэг сэтгхүүн онцлог байна л да. Юмыг одоо ингээд маш түргэн одоо хүлээж авч хардаг нэг сониуч байдлын их мөртлөө түүнийг амьдралынхаа зорилго, амьдралынхаа одоо туршлага болгож чаддаг. Тэгэл дахиад нэг гарангуут өөр тийшээ ингээд явцдаг. Тийм нүүдэлчлийн сэтгэл гэдэг бас л да. Энийг монголчууд муулж байгаа юм биш. Тэгэхээр юмыг бол тууштай хийж ээж түүний үр дагавар нь гардаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүний нүдийг нээж өгөх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бид зөвхөн Улаанбаатарын хотын хэмжээгээр ч Монголынхаа хэмжээгээр зэтгэхгүй арай жоохон том твийн хэмжээгээр өөр зүйл дэлхийн хэмжээгээр юмыг сэтгсэн цагт л бид нар бол хөгжиж дэвшин шүү дээ. Өөрөөр хэлбэл 7 тэрбум хүн дотор өрсөлдөх чадвартай байж ижил бид нар өнөөдөр сайн сайхан илүү олон зүйлүүдийг явах. Хэрвээ би хийхгүй бол чи хийн гэдэг зүйлийг байнга бодож явах хэрэгтэй. Ингэсэн цагт л явуулна. Хоёрдугаарт нь юу гэхээр энэ бүхэн төрийн бодлого хэрэгтэй. Өнөөдөр төрийн бодлого маань илүү удаан хөшүүн байгаа учраас энэ шинэлэг зүйлүүд орж ирэхгүй байна. Шинэлэг зүйлүүд орж ирэхээр бүтээгдэхүүн дээр зарцуулахт хөрөнгө нь их байна. Бүтээгдэхүүн маань үнэтэй тусч байна. Тэгээ энэс хараад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гэдээ маш олон зүйлүүд байж. Тэрний анхан шатны одоо шаардлагууд нь байхгүй үндсэндээ. Нэг стандарт гэдэг үгийн талаар нэг би энэ дээр үзэгчтэй бас хэлье гэж бодож байна. Бид нэр евро стандарт гэж үгийг хэрэглэжээ сурсан. Герман стандарт гэж байсан. Тэгэхээр тэр бол Европ твд хэрэгжилж болох хүнсний бүтээгдэхүүнүүд. Тэр дундаа Герман хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн тусгай заасан. Европт хэрэглэдэг гэсэн ч гэсэн Германд хэрэглэж болохгүй байхгүй. Тэрүүнтэй адилхан бид нэр хүнс одоо бусад бүх салбарууд хувцас одоо сурах одоо юу ажил хөдөлмөрийн бүх зүйл тийм нормчлол хуучнаар нормчлол тийм стандартыг тогтоож өгөх хэрэгтэй байхгүй. Тийм стандарт байхгүй тохиолдолд ямар ч зүйлийг хийгээд ямар ч зүйлийг бүтээгээд болох. Зам тавилаа гэхэд тэр тодорхой хэмжээ стандарт байх хэрэгтэй. Уудаг ус маань тодорхой хэмжээний стандарттай байх хэрэгтэй. Монгол улс стандартгүй юм уу гэхээр үгүй юм шиг байна. Үгүй тэгээд стандарт хэмжилсэн газар гэдэг нэг газар байгаад байгаа. Тэн дээр бас хэдийн стандартууд ингээ байгаад байгаа. Гэхдээ тэр нь яг үнэхээр сайн хэлэхээр Монгол тохирох уу гэдэг нэг үг байгаа байхгүй. Яхахгүй Европын стандарт гэдэг юм тэр бусад улсын стандартыг аваад Монгол нутагшуулах хэрэгтэй. Гэтэл шууд хуулаад авцсан тохиолдлууд үүнд байдаг. Тэгэхээр энд нэг ийм зүйл байгаа юм да. Хууль эрх зүйн шудраг тогтолцоо тогтоог байхад ямар ч стандарт Монгол тогтохгүй л байхгүй. Тэр стандартыг чинь хүн зохиож байгаа шүү дээ. Мөнгөтэй хүн өөрчилж чадчих шүү дээ. Тийм учраас тэр стандарт бол ямар ч хэрэгцээгүй зүйл байхгүй. Өнөөдөр би зүгээр хэлье. Монголд газрын хог новшнууд орж ирж байна. Хүнсний бүтээгдэхүүн орж байна. Өнөөдөр жилд хамгийн багадаа гэхэд 3,000 хүн зөвхөн элэг хоол боловсруулах хэрэгтний өсөлтөөр элэгний хавдар тусаач хөвчин тусаад нас орж байна. Асар олон хүн хоол боловсруулах хэрэгтний явж. Энэ юутай холбоотой вэ? Зүгээр л хоол хүнстэй холбоотой. Тэгэхээр энийг шинжилдэг газар байна уу? Байна. Тэд нэр яагаад гэж одоо хэрэглэгдэх им сурвалж одоо эрхтэй гэж хэлдэг. Тэр нь байхгүй байна. Шинжилгээний багч нь хоцорсон байна. Шинжээ чинь чадваргүй мэрэгжлийн түвшинд хүрээгүй байна. Дээрэс нь бид нэр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүй учраас зэрэг шинжилж чадахгүй байна. Шинжилж байгаа дарга нь намын даалгавраар сонгогдсон юм байна. Ийм учраас энэ зүйл
бусдад одоо даатах тэр байгууллага шийднэ гэсэн асуудал байхгүй. Хувь хүн өөртөө шинжлэгч өөртөө амьдралаа авч явах, эрүүл байх тийм аргыг өөрөө сурах хэрэгтэй. Тэрнээс ус хинч тослохгүй байхгүй. Үнэхээр хүн өөрөө өөртөө эзэн байх вэ? Яаж байх ёстой вэ гэдэг дээр бол одоо юу харагдаж байна гэхээр өнөөдөр бүх дүүргийн эмнэлгүүдэд ханаа том хордлогонд өртсөн хүүхэд залуучууд хүмүүсээ дүүрсэн байна. Энэ юутай холбоотой юм гэхээр нөгөө цагаан сар маань уг нь бол бид баярлсан байхгүй. Гэтэл баярлсны дараагаар балгын хүртээд тэнд маш олон хүн байгаа байхгүй. Юутай холбоотой юм бэ гэхээр бас нэг инэдэмтэй зүйл яриа л да. Учир нь юу гэхээр цагаан сарын дараа нөгөө хайрын баяр боллоо гэж залуучууд маань хоорондоо шоколад хайлуулж өглөө шүү дээ. Тэгэхэд нэг хүн саяхан нэг танил маань хэлж байгаа. Гэрээр дүүрэн шоколад авахаар мөнгөө хэмнэ гэж нөгөө шоколадыг хайлуулах гэж үзсэн чинь 3 хоногийн дараа хугацаанд дуусах байсан. Асуугаад тодруулсан чинь харин цагаан сарын өмнө нөгөө бөөндөсөн шоколад байсан л гэж байгаа байхгүй. Ингээл бодохоор бидний нөгөө нэг хүнсний аюулгүй байдал эрүүл мэнд минь хэрхэн баталгаажтай байна уу гэдэг юм гараад байгаа юм л та. Би энэ дэр нэг зүйл хэлээ л да. Мянган эмнэлэг, төмөн эмнэлэг байсан ч гэсэн Монгол хүн эрүүл байж чадахгүй. Тий. Энийг би баталгаатай хэлж байна. Яагаад тэгэхээр тэр эмнэлэггүйгээр яаж байх юм бэ гэсэн асуулт надад хүн тавьж байгаа. Тавьж магадгүй. Уус тавина л да. Тий. Тэгэхээр яг үхээр жишээ нь ханаад байна гэж бодъё. Нэг гэртний ханаад туссан хүн байна. Тэр хүнийг бусдаас нь тусгаарлах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүн хэд хоногийн дараа эдгэрнэ бусд хүмүүс нь ханаад хүрэхгүй шүү дээ. Яг үнтэй адилхан өвчин үүсгэх тэр арга зам, механизм дамжуулах бүх зүйлүүдийн таслах аргыг хүмүүс суулгаад өгчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүн өвчин үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрнээс юу хэмнэж яах гэхэд олон тооны эмчнэрийн цалин хөлс, эмнэлэг, за тэгээ эм эдэргээд маш олон зүйл тийм бүх зүйлүүд тийм. Тэгэхээр ерөөсөө өвчнөр өвдөх үгүй юу гэдэг нь хувь хүнээс шалтгаалж байгаа. Хувь хүнийг юугаар шалтгаалах юм бэ? Толгоонд нь юм хийж хэрэгтэй байхгүй. Тийм зүйлийг мэдгүйгээс монголчууд маань 7 сараас 10 сарын хугацаанд бүгдөө гидсний өвчин тусдаг. Учир нь юу гэхээр самар, за бус юмыг дандаа л ингээл нөгөө юу яадаг бохир гараар л яддаг. Өнөөдөр манай их хурлын гишүүд хүртэл нөгөө хууль тогтоолынхаа цаасыг шүлцсэн л ингэж байгаа байна. Тэгэхээр ийм хүмүүст өнөөдөр эрүүл ахуй чи сайн байна гэсэн мянган сайхан эмнэлэг байруулаач нэмэр байхгүй л байхгүй. Тийм. Тэгэхээр яг энэтэй холбогдоод асуухад одоо жишээ нь энэ байхгүй юмгүй ном гэдэг энэ ном маань хоол хүнс орцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг энэ дадал зуршлыг суулгаж өгөх дээр ер нь хэр санаанууд орвоо. Энэ номын талаар нэг жоохон ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр хүнс хоол гэдэг хоёр тусдаа зүйл л дээ. Тэгэхээр энэ хоёр зүйл хоорондоо салчгүй нэг холбоотой зүйл. Тэгэхээр энэ бүх зүйлүүдэд нь өөр хоорондоо олон янзын өнгөтэй, олон янзын найрлага бүтцтэй боловч үүнийг нэг дор нэгтруулаад хүн идэж уудаг. Тэр олон зүйлийг эдснийхаа дараа хүн хоёр төрлийн өтгөн шингэн гэсэн ялгц гаргадаг шүү дээ, тийм ээ. Тэр ялгц нь дундах байгаа зүйл нь сайн муу гарч яана гэдэг тухайн хүнээс шалтгаална гэсэн үг. Тэгэхээр тэр идж байгаа хоолыг ямар төрөлтэй байх юм бол, ямар найрлага бүтцтэй байх юм бол, яаж болгож идэх юм бол та эрүүл сарвал байх вэ гэдэг зүйлийг энэ номон дээр зассан. Уудаг хуснаас ахгуулаад одоо идэж ууж болох бүх зүйлүүд бид даяарчлагдсан ертөнцид амьдарч байна. Монголчууд маань дэлхийн бүх өнцөгт амьдарч байна. Тэгээ нэг Африкийн ширэнгээ хойд нэг монгол хүн очиод энэ чинь нэг монгол хүн эрэг багтаа гэсэн чинь энэ чинь бат ирлээ гэсэн нэг тийм бичиг үлдсэн байна гэдэг шиг дэлхийн бүх газарт очиж байна. Тэгэхээр тэр олон газарт очиж байгаа монголчууд маань эрүүл мэнд амь настайгаа холбоотой зүйлийг заашгүй мэдэх шаардлагатай. Энд ч байгаа ч гэсэн гадна дотноос орсож байгаа зүйлийг. Тэгэхээр анхан шатны мэдэгдэхүүнийг мэдээд цаашдаа яах вэ гэдэг олон зүйлүүдийг энэ номон дээр заасан байгаа. Хоол хүнсний холбоотой асуудал нарийн хүний цусны бүлэгтэй хүртэл холбоотой. Газар зүйн онцлог, уур амьсгал гэдэг олон зүйлтэй холбоотой. Тэгээд тэр болгоны чинь одоо ингээ ярина гэхээр манай нэвтрүүлгийн цаг маань одоо хүлцэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийн тэр суур ойлголтыг сайн өгөх хэрэгтэй. Ер нь бол хүн хизээж хаана ямар ч зүйлийг сурж болно хэдэн настайдаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь хүн байхын утга учир. Хүн ёсоор ажиллаж амьдрахын утга учирыг зааж өгөх хэрэгтэй. Энэ дотор бол амьдрах ухааны сургуулиудыг зааж өгөх хэрэгтэй. Дараа нь бол тэр хүн ямар сургуульд сурна уу, яана вэ? Хувь хүний асуудал. Өөрөөр суур боловсрол, суур хүмүүжлийн тавьж өгөх хэрэгтэй. Энэ бол миний гарч байгаа ном бол гэр бүлийн хэрэгцээнд зориулсан шүү дээ. Гэр бүлийн бүх гишүүд байна. Жишээ нь мундаг сэтгүүлч байлаа гэж бодъё. Мундаг мэс заслын ажилтай мэрэгчлэн хүн байна.
тэр хүн ажил дээр хүндтэй чадвартай. Гэрт очиход тэр хүний мэдсэслийн одоо чадвар гарын урд дуун тэр гэрт нь хэрэгтэй. Ямар ч хэрэгцээ байхгүй шүү дээ. Тэгэхээр гэр оронд амьдрал гэр бүлийн амьдрал гэсэн өөр ертөнц байгаа шүү дээ. Тинчээ хүүхэд өөлж जैन авгаан тэр хоол ундаа хийж जैन юм авах болно. Ингээл маш олон тооны ажил шүү дээ. Тэр болгоны чинь зохицуулахын тулд тэр Монгол гэрийн сургууль дээр тулгуурлаад хүний хүн болох тэр ардын сургууль хүмүүжүүлэхээ үгээр үүлээр ингээд ахуйгаар нь сурлах энэ аргуудын миний номны цуврал нь энэ байхгүй. Тэгээ миний гаргаж бүтээж байгаа зүйлүүд энэ Монгол устаа энэ Монгол хүн эрүүл сарвал урт удаан наслахын тулд бид нар юуг анхаарах ёстой гэдэг зүйлийг энэ номнууд дээр ингээд тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр юмыг бол ингээд хөндлөнгөөс ярих нэг өөр. Хүүхэн өөрөө уншаад ухаарад өөр өнцгөөс нь ч юм уу ингээд харах юм бол цагмштай шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ ном дээр нэг энийг л яг нэг би нэг хуц болгондоо шигтгэхэд өгсөн шүү тийм ээ. Энийгээр дамжуулаад тэр нэг хийгээд байгаараа өөрийгөө хамгаалаараа гэдэг байгаа тэр сэжмийг энэ ном дээр нэг ингээд тусгацсан шүү гэсэн тэр өгүүлэмж нь юу байгаа вэ? Би өөрөө эмнэлэг мэргэжлээ байна л да. Хүний амьдралд хамгийн эрхэмдээ зүйл эрүүл сарвал урт удаан наслах. Монгол айл болгонд, Монгол хүн болгонд эрүүл байгаасаа гэж бодож энэ номыг бичсэн. Урт удаан наслаас. Гэр бүлийн хамгийн үнэт зүйл юу нь вэхээр баянч байсан, хоосонч байсан, ядууч байсан. Тэр гэр бүл халуун амбул дээр байх шиг жаргалтай зүйл байхгүй шин. Эрүүл байх шиг. Тийм. Тэгээд тэр зүйлийг би бэлэглэх гэж тэр зүүнний утга учир нь олон зүйлээс бүрдэн тэрний нэг нь хоол хүнс юм аа гэж гэдгийг даахгүй ч энэ ном бүтээгдсэн гэж хэлж байна. Яг хоо энэ дээр ганц нэг хуудасны эргүүлээ харж хахад яг тэр хоол хүнстэй холбоотой анх их сурвалжаас нь эхлээд одоо эстэ хэрэглэх эцсийн шат хүртэл нь өөх түүх уламжлал хэм маяг бүгдийг шингээж өгсөн юм шиг байгаа. Ерөнхийдөө хэдийн хэмжээний хугацаанд энэ бүтээлийг төрөө. Энэ том зузаан номыг хийнэ гэдэг бол асар их хугацаа, асар их цаг зав за өөрийгөө нэдэд золиослон байж бүтээсэн төрөөл гэж бодож байна л да. Тэгээ энэ ном бол миний амьдралын түүх гэж болно доо. Ухаан ороогүй байхдаа би тэр хамгийн хайртай ээж за мөн аавынхаа хамт өсөөгөө тэр өнөс бурхны оронд очиж надтай суугаа. Тэгэхээр амьдрал хүнд байсан. Надад хинч юм зааж, хинч юм тусалж, хинч яв. Ерөөсө хинч байхгүй. Би бүгдөө тэр ухаан ороогүй хүү тэр амьдралын тэр олон одоо хүнд дараасын өдөөс одоо хөөлөөж иж болсон гэж болно. Тэгээд тэр хугацаанд юу үтсэн бэхээр би хүний дор орохгүй тулд яах ёстой бэ гэсэн бодлыг үзсэн. Тэгээ хүн хүнээс суралцсан. Хүн хүнээс мэддэг зүйл болгоны харсан. Тэгээд юу гэж бодсон бэхээр би эрт өрөө хизээ нэгэн цагт тодорхой хэмжээний чадвар мэдлэгт хүрэх юм бол энэ бүх зүйлээ энэ хүмүүс саана. Ягаад тэгэхээр миний амьдрал бол ганцхан надаар тусахгүй. Өөр олон 10 хүмүүс энэ номны хойноос энэ миний амьдрал шиг амьдралаар амьдрын шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст би яах вэ? Сэтгэлийн гараа өгөх хэрэгтэй, туслах хэрэгтэй. Ер нь бол нас маань агчаа 50 гарцсан байна. Одоо бодох зүйл бол их болсон байна. Одоо хүүхэд байхад ингээл тоолж эрхлээд байдаг байсан бол арай илүү. Одоо биний бодсон суурьтай болоод би үлдэж явах хугацаанд нэг эрэг зүйлийг хийгээд өөрийнхөө хүүхэд болон өрөөлийн хүүхдэд сайн сайхан байхын төлөө чад бүхний хийх нь зүг юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр эрт өрөө хизээ нэгэн цагт бид нар чи ингээл шороонд ор буушлагдана. Гэтэл бидний хүүхдүүд үлдэнэ. Тэр хүүхдүүд минь ямар орчинд өсөхөө гэсэн үлдэхвэ гэсэн бодол айц өөрөө ирэхгүй толгойд борж. Энэ бол Монголын хүн болгоны эцэг эхчүүдийн бодол шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэхэд бол энэ намайг бичих нь зүг юм болоо гэж би хувьдаа бодож бичсэн байна. Ерөнхийдөө зохиол бүтээл төрөвнө гэдэг бол үнэхээр маш цаг хугацаа зарцуулсан. За тэгээд дээрэс нь стожинк бяцлагдаг өөрийгөө бүх зүйлээс чөлөөлдөг. Заримдаа ч бүр галзуу юм шиг амьдрах тохиолдол байдаг гэж л олон зохиолчноор ярьдаг л да. Тэгэхээр таны хувьд ер нь бүтээл төрөх хүнд хэцүү даваа бэрхшээл нь юундаа тулгарч байна. Хөнгөн хийсвэр аз жаргал нь хаана оршиж байна. Би энэ номыг бичих 5 жилийн хөдөлмөрөөр зориулсан. Идэх, хоол, ундах нойроо хасааж, хагасаа бүтэн сайдэр гэж байхгүй. Өдөр болгон би 14-өөс дээш цаг компьютерийн хар сууж байсан. Яагаад тэгэхээр сайн зүйлийг бүтээхэд тулд нэг сайн зүйл бүтээчвэл тэрний ард олон 10 хүмүүс сайн сайхан зүйлд хүрнэ. Тэрийн зам мөрийг гаргана гэж бодсон үндсэн дээрээс гисэн. Тэгээд бас нэг хожим хойчин амьдралдаа бас нэг эерэг зүйлийг бүтээе гэж бодсон байна. Тэгээд мэдээж хэцүү зүйл байлгүй яах вэ? Тэр гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй байгаа тэр зүйлүүдийг хүний оюун ухааныг тэлж хүмүүс сайн сайхан эерэг гээтэй зүйл болохын тулд нэг ч гэсэн өгүүлбэр, нэг ч гэсэн буруу зүйлийг заахгүй тулд
тэр хүний бүр оюун ухааны дээд зүйлийг гаргана гэдэг чинь хэцүү. Маш олон зүйлээс хянана, өөрийгөө хянах болно. Тэгжээж энийг бичсэн байгаа. Яг би ном гэдэг зүйлийг бүтээх гэдэг нэг чадан одоо оролдоод 10 жил болж байна. Яг сайенс зүйл олонтой л сонссон. Яг тэрийг одоо дуртаад хамгийн гол нь зүйл нь хэцүү зүйл нь юу гэхээр энэ олон хоног энэ ном бичихын тулд асар их хөдөлмөр, мөнгө, цаг хугацаа зарж шээ. Тэрийг хэвлүүлж бэлэн болцоо. Дараад нь хэвлүүлэх гэж цаг хугацаа. Би энэ номыг хэвлэх гэж бүхэл бүтэн жил мөнгөний хайж явсан. Голомт банкнаас би зээлдэг гэсэн голомт банк өгөх байлсан. Яагаад гэсэн чинь номыг манайх юмд итгэхгүй гэсэн. Тэгэд өндөр хүүтэй мөнгө авч байгаа. Нөгөө төр засгийн газраас 30% хүүтэй гэж одоо мачны зээлийг буурууллаа. Тэгэхэд би нэг тэрнээс өндөр хүүтэй шүү. Тэгээ би одоо сар болгон шахуу 2 сая төгрөгийн одоо банкны зээл юугаа төлж байна. Би ажил хийдгүү хүн шүү дээ. Тэгэхээр чинь одоо тэрэг төлөхийн тулд яаж яана? Өөртөө байгаа бүх зүйлээ зарж борлуулж ингэж байна. Авгахаа цалингаар л өстой нэрээ ингээл өстой 2 хоног ингээл ингэж байж байна. Гэхдээ энэ бол яг сонь зүйл биш. Хамгийн гол нь юу гэхээр энэ зүйлийг ингээ бүтээчээд байхад төр нь анхаарахгүй хүмүүс нь үнэлэхгүй байгаа тохиолдол гэдэг чинь хамгийн эмээгнэлтэй, хамгийн ичгүүртэй зүйл. Улс орон болгоны хөгжил дэвшид юу дээр орох вэ? Мэдлэг суурьсан чадварыг эзэмснээс харна. Гэхдээ чи энэ амьдралаа өөрчлөөч. Ингүүл би чи сайхан болно шүү дээ. Ингүүл чи эрүүл болно. Ингүүл чи урт наслана. Ингүүл чи хөрөнгөтэй орлоготой болно. Чи энийг ингээ сурчиж гэхэд өнөөдөр юу яаж байна? Урлаг уран сайхны тоглолтыг хэдэн 10 өдрөөр хэдэн мянган хүн үзэж байна. Тэгэхэд яагаад насанд сурч чадахгүй зүйлийг Монгол улсын хэмжээнд түүхэнд анх удаага гарч байгаа зүйлийг тэг би одоо өөрийгөө магтж байгаа. Гомдлмоор юм шиг санагдаж байна. Үнэхээр байж байна. Үнэхээр гомч байгаа байхгүй. Тэгээ бодохоор чи ном бичээд би одоо яах юм бэ? Тийм биз дээ. Өөрөө өрн орно. Гэтэл чинь миний үр хүүхдүүд одоо хань ижилтэй болох гэж байна. За тэгээд дэлхийн тэргүүлэгч олонд хүртэл сурч чинь. Би тэгэхэд тэднэрт сургалтын төлбөр байдалгаа өдөртний халаасны мөнгө ч өгч чадахгүй л шүү дээ. Тэгэл авгахаа цалингаа за би нэг өрнөслөнд ингээд ял. Тэгэл яг иймэрхүү л амьдралтай байна. Тэгэхээр энэ дээр юу өгөхөр ард олон миний. Тэг эрдэм ухааныг дээдлсэн цагт монголчууд хөгжнө. Хүмүүс сайхан амьдрна гэдгийг бодох хэрэгтэй. Миний амьдрал бол одоо цааш шиг, цагаан цааш шиг цэвэрхэн. Би бол бохир заваа юм хийж хийгээгүй. Өнөөдөр улс төрчтэй адил буруу солгоогүй ярьдаг. Миний хэлж ярьж байгаа зүйл нь бүгдөө Монголын ард түмэн, Монголын хүмүүст зориулагдсан байна. Энийг дэмжээч, энийг хэрэглээч. Энэ бичигдсэн зүйл бол хэдийн миний нэр дээр бичигдсэн боловч энэ бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Би энийг сурчлаа гэхэд чи яагаад миний номноос сурцсан гэж хизээч хэлэхгүй шүү. Энэ ном дээр бичсэн зүйл чинь үеийн үед үр хүүхдэд 50 жилийн дараа ч хэрэгтэй болно. Би яг тийм байдлаар бичсэн байхгүй юу? Би бол худлаа ярихт оргүй хулгай амьдралдаа ч хийсэн түүх байхгүй. Яг багада өөхөд бичээнийг хулгайлж ирсэн. Миний амьдралыг хинээс асуусан дартан цагаан. Тэгэхээр та бүхэн үнийг одоо ойлгоосоо хүлээж аваасаа гэж бодож байна. Тэгээд ном маань бол номын дэлгүүрээр зарддаг. Би зөвхөн нээлттэй бодлогоор л хийгээл ингээл зарж бололдог байгаа. Үнэхээр яг ном бүтээнэ гэдэг тэр том зориг. Тэгээд дээрэс нь ингээд нэг дэмжигдэхгүй байхын шантрал хоёр бол асар их урам хугарна л та. Хугарсан урам шантраад унах нөх тохиолдол байх бах. Гэхдээ тэрнээс босох сэжмэн танд юу байваа? Ингэж их шантарчаад за энэний төлөө би ингэж шаналж, ингэж өөрийгөө зольж, сэтгэл санаагаа шатааж, эд хөрөнгөө өрн таран хийн явах шаардлага надад юу байна гэж шантрах тохиолдол байсан л. Тэрнээсээ яаж босов? Яаж босч ямар ч байсан энийг ингээ гаргаад сууж ив. Тэгэд энэ хэцүүш ном ингээл бичиж байгаа хүн чинь ингээл адаглал ингээд нүдний хургаар хаад нүднээс гарна хар шилөг нь энэ тэр ууц нуруу өвдөн. Одоо миний бүслэхийнээс доош би удаан сууч чаддаг. Доороо дандаа ингээд модон юу сандал тавьж суудаг байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд бадаараад мэдээг болчдөг байхгүй. Тэгээ энэ бол хамаагүй. Тэр дөрвөө энэ миний ном хийх нь бол миний үүрэг хариуцлага. Яагаад тэгэхээр би энэ Монгол гэдэг ариун лагшин газарт төрж ирсэн учраас энэ улсынхаа төлөө хийх нь зөв. Хамгийн гол нь миний нэрээр овоглогдоод би ийм ном бичсэндээ гэдэг дээр л баярлж байгаа байхгүй. Би тэр мөнгө зөнгөний асуудал эдэр бол нэг сонирн биш. Сэдэргүй хоолтойч хоолгүй хорвоо гэл өнгөрөхөөс цааш тийм ээ. Хамгийн гол нь энэ зүйлүүд нь бүтээгдээд энэ зүйлээс сурч мэдсэн олон хүмүүсийн амьдралд нэг ч гэсэн гэрэл гэгээ баяр баясгалыг авчирна гэдэг маань миний одоо хорвоо дээр хүн босны хэрэг. Тэгээ би дахиж хэлж яхад Монгол улсад анх гарч ич. Би Монгол улсын түүхэнд анх удаа ийм ном бүтээчихсэн шүү дээ. Тэгээ тэгэхэр бодох миний ном конгрессийн номын санд байдаг. Тэрүүгээр би бас бахархдаг. Одоо номтой хүн
газар болгонд хүнтэй, ноён хүн нутагтай хүнтэй. Би ингээл хаасаг явж явахд өө сайн байна уу, энэ дээр гээд дэлгүүрт ороход гэхээр худалдагч нь хүртэл та юу авах гэж байгаа юм бэ? Би энийг авах гэж байна гэхээр би танд чинийг авч өгье. Энэ наадах чи яасан гэхээр өцөгтөр гарсан юм байна. Одоо үйлчлэгээний байгууллагаар та нааш ирээд авчихаа гэдэг. Би таны номыг авсан. Манай танаад байдаг гэдэг. Тийм олон сайхан зүйлүүд. Үүгээр л би баярлж явдаг та. За тэгэхээр битүүрийн ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж байгаа учраас та түрүү сая бас хэллээ л дээ. Би бас номын дэлгүүрүүдээр байдаг юм болов гэсэн байдгүйг нээлттэй худалдаагаар борлуулдаг гэж. Авъя гэд битүүрийг үзээд сонсоод энэ номыг нэг сонирхоод харчих юмсан гэсэн хүмүүс маань ер нь яаж хандах ёстой юм болоо. Мэдээж хэрэг хандаад авъя гэсэн хүмүүс битүүрийн ярилцлагаас олон л төрж байгаа байх гэдэг тэтгэлтэй байна. Ном бүтээхийн энэ гашуун зовлон юм шиг мөртлөө бас их аз жаргал. Энэ аз жаргалыг амссан хүн бол мэддэг, амсаагүй хүн бол уншиж ойлгох байхаа гэж би зүгээр хувьдаа боддог байхгүй юу. За. Тийм учраас энэ тал дээр мэдээлэх байхгүй юу. За сайхан асуулт авсан нэг л далаа. Энэ номын худалдаа уншигчдын хүсэлтээр одоо 2 сарын 29-нд Тэнгис кино театрт одоо нэг өдөр 11-ээс 14 цагийн хооронд ганцхан удаа болно. За номын дэлгүүрээр зарагдахгүй. Тэгэхээр номыг одоо тэр үн цэнийг битээ бодоорой. Хитэн дөрвийн үнэтэй. Энэ дотор байгаа зүйл нь миний болон миний амьдралд хэрэгтэй байна шүү гэдгийг үзэгч минь ухаараасай гэж бодож байна. За хоёрдугаарт энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан энэ ТV телевизийн нийт уран бүтээлч хамт олон. За өөр чинь ч гэсэн баярлаж талархсан. Илэрхийлээ та бүхний ажил амьдрал уран бүтээлч нь үргэлж ол замагт дүүрэн байгаасай гэж үзье. За өнөөдрийн бидний хүүрнэн ярих ярианаас миний дотоод ертөнц миний хийсэн бүтээсэн зүйлийн талаар багхан ч гэсэн ойлгосон нийт үзэгч та бүхэндээ баярал талархснаа илэрхийлээ. Та бүхний мэлмээ тунгалаг ухаан саруул байж юу сонсон 9 цагаан хүсэлч нь биелж байхын үлзий дэмрэлтэй сайхан ирүүлээ. За дараагийн гарах номын нээлт дээр дахин уулзах ерөөлийг тавья да. За тийм бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн гэж бас номын цагаан буян номын сайхан тэр утга уянгийн талаар өгүүлсэн танд бас баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье. Тэгээд ном гэдэг бол ертөнцийг харах цонх гэж бас ярьдаг. Үнэхээр ертөнцийг таны мэдээ, өөрийгөө хүн болгож хүмүүжүүлээ, өөрийнхөө төлөвчлийг өөр өнцгөөс олж харъя гэх юм бол бас энэ байхгүй юмгүй ном хоёрыг үзэгч та бүхэн уншаад үзээрэй. Эндээс өөрийгөө олохоос гадна өрөөлийг хамгаалах тэр сайхан сэжмүүдийг олно гэдэг итгэлтэй байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ дараагийн дугаараар чухал дараагаар уулзлаа. Түр баяртай.